Утасны манцныг дуусаад гараа авчих шиг боллоо. Лайвасаа. За амарсан энд лайваар өршлүүлж гэж бодлоо. Боломжтой бол ороод ирээрэй. За ерөнхийдөө гол мэдээллүүд болохоор гол мэдээллүүдийг өмнөх лайваараа өрчглөө. За утасны манцныг дуусаад ороод ирсэн учраас гарчихсан учраас би iPad-аараа ороод ирлээ. За, ерөнхийдөө ярих юм ингээд дуусч байна да. Та хэдийн асуултанд гайгүй хариулсан байхаа. Хариулж чадаагүй зүйлс байвал ерөнхийдөө асуултуудаа чатаар ч юм уу өгөөрэй. Тэгээд өнөөдөр лайвын төгсгөлд хэлэх нэг чухал зүйл болохоор би энэ хасаа бүдэн сайнд та бүхнийг манай 66 хоногийн хөтөлбөрт хамрагдвал 40% хөнгөлөлт хэвээрээ байгаа шүү. Тэгээд даваа гарагаас эхлэн үндсэн төлбөрлөгөө шилжнэ. Та бүхэн амжаад ядаж 2 байгаад ч хамаагүй төлөөд манай 66 хоногийн хөтөлбөрт орж ирээрэй. Хэрвээ энэ удаадаа орж ирэх боломжгүй байгаа бол мөнгө цуглуулж агаад дараагийн эсэлтүүдэд орж ирж болно. Яарах хэрэг байхгүй шүү дээ. Мэдрэлийн тогтолцоод байгаа ажил гэдэг бол өөрийгөө хүчрхжүүлж байгаа ажил байх нь нийгэм дээрх болохгүй бүтггүй зүйлсүүдийг дээр улам илүү төвлөрөх тусам улам гацаанд ороод яваад байдаг. Эдгэрлийн замыг олоод өөртөө ажиллаад дотроосоо хүчрхжээд байх тусам амьдрал чинь илүү их сайхан болно. Тэгээд квант физик талаас бол та expectation гэдэг аахгүй. Expectation гэдэг нэг юм судалгаа. Юуг хүлээн, юуг тийм гэж үнэн гэж итгэж хүлээн, ийм юм болно доо гэж хүлээн, тэр нь л бэлээ болдог. Юуг мэдэж тань нь энэ чухал гэж бодно, тэр нь л бэлээ болдог амьдралд. Тухайлбал хүний харилцааны 4 зүйл чухал гэж сая ярьсан тийм. Нэгт нь анхаарал, биеэр хандуулах анхаарал, хоёрт нь affection буюу махан биед хөөрж одоо нөгөө татан дулаан байдлыг илэрхийлэх, appreciation буюу талархал, acceptance буюу хүлээмжшүүр гэдэг ийм 4 зүйл усын харилцаанд ер нь аливаа харилцаанд их чухал байдаг. Гэтэл би ерөөсөө ингээ бодсон чинь affection гэдэг буюу энэ татан дулаан, биеэр энэ татан дулаан байдлыг мэддэггүй юм байна л да. Тэгээ мэддэггүй учраас амьдрал чухалчилж хайдаггүй үдийг хүрчихсэн юм байна. Ерөөсө тоодгүй. Тэгээ мэдрэлийн тогтолцоод байгаа ажиллаа л ингээл чинь нэг хуучин шарах гарч ирж байгаа. Хуучин шарах гэдэг нь ингээл гэрээсээ хоол хийж авгаа санаал ингээл байж байдаг. Нэг л их бие даасан, ажилсаг, хэрсүү хүүхдэл байж байдаг тийм ээ. Том болчихсон хүүхэд гэтэл тэр цаад хүүхдийн нөгөө инхрээлүүлэх, хайрлуулах, өнсүүлэх, тэрвэрүүлэх, хайртай шүү гэж хэлүүлэх хэрэгцээ хангадаг бол явцсан юм байна л да. Тэгээ одоо өөртөө ингээл ажиллаад мэдрэлийн системтэй ажиллаж явсан чи тэр шарах гарч ирж байгаа байхгүй. Нэг их дотроос гуниг төрөөдөл байсан чинь тэрийг би надад нэг л тийм нөхцөл байдлаа хайр энерлиг харуулах тийм хүний л оршихуй надад хэрэгтэй байх шиг юм бэл багш мах шаагаад л яваад байсан чинь үнэндээ энэ бахан биеийн татан дулаан байдал хэрэгтэй байсан байгаа байхгүй юу? Ядчихад тийм эмийг тэр аваагүй юм чинь тийм мэдэхгүй учраас тийм өгч мэдэхгүй хүнтэй очиж сууч тийм ээ л манай нөхөр чи их толгой дотроо инженер хүн өөрөө ч нэг тийм хайр халамж мэдэж өсөөгүй байрын тэгээд тэрвэрч хайртай шүү гэж үнсэж инхрийлж тэрвэрч мэдэхгүй одоо л манай мэдд би чухал байна. Энд чи одоо ерөөсөө би энийг амсаагүй удцсан байна. Ер нь мэддэггүй юм байна. Одоо чи намайг ирж тэрвэрчээ гэнгээ зааж өгөө. Тэрвэрч сураад. Тэгээ өөрөө би бас тэрвэрлэл хүлээж авч сурж байгаа байхгүй. Тромадо мужи сонирхолтой юм нөгөө юм хүлээгээл хайрлуул нэгэл нөгөө хайрны хүрээ дрэнгүүд хайраасаа цухтаад байгаа байхгүй. Нөгөөд чи ингээл тэрвэрч мөрөөл зөөлрөөл хайртай шүү гэж хэлээд хацар дээр үлсэн гэж хачаа санагдал би эвгүй оргоол цаашаа гэл түлхэхэл юу ялгуу юм гээл тийм ээ. Бараг тэхэн халаг. Гэтэл эдгээрээ тэр өгч юм тийм хүлээж аваад айц зүхтааж танил бас гэж түлхэхээ болчих жоох байхгүй.
Ингээд өөртөө зөөлрөөл дотоод сэтгэлийн эдгээгээл ингээд уян зөөлөн дотроо уян зөөлөн болоод тахад л амьдралд уян зөөлөн зүйлийг өөртөө татаад идэх юм байна л да. Хүн үнэндээ амьдралаас хайрыг хүсэж байгаа. Хайр, хүндэтгэл, дотн дулаан байдал, холбоос ийм нэмийг л хүсэж байгаа шүү дээ. Үнэндээ мөнгө төгрөг тэр юм чинь за байна уу? За өнөөдөр чинь нэлээд савлгаатай лайв болж байна. Тийм ээ. За интернетийг гэж байна. Лэл ингэж байна. За ингээд дуусгахаа нэлээд ялан юм ярьчихлаа. За тэгээ танд амжилт хүсье. 11 настай хүүхдээ хариуцлагатай хэрсүү болохгүй 3 дүүтэй хаахрамж хүндий халамжгүй хандах юм ээжтэй цэцэлдэг гэрийн ажил гэдэг. За 11 настай гэрийн ажил хийл. За энэ шиг том сэдвүүдээ хүүхдэрээ гэрийн за нэгдүгээр та ачаалалтай ээж байна тийм ээ өөрт тусламж нэмэлт хэрэгтэй байна. Тэгээ чинь сайн тусалж чадах хүн чинь хүүхд чинь бас байж чадахгүй. Хэтэрхийх ачаалал өгөөд амьдралын хариуцлага хүлээлгчүүд хүүхэд амархан гацаанд ороод амьдрал цаашаа урагшилж чадхаа, зоригтой урагшилж чадхаа байцдаг шүү. За хариуцлагатай хэрсүү гэдэг нь яг ямар утгаар вэ? Хариуцлагатай гэдэг нь хүн үнэндээ нэгэн тухайн орол хариуцлага хүлээдэг шүү дээ. Бараг 27 наснаас хойш хариуцлагатай болж эхэлнэ. Энэ амьдралаар дүүрэн хариуцлага хүмүүс байгаа. Та 11 настайдаа өөрөө хариуцлагатай чихтэйхэн байсан уу? Магадгүй тийм байсан бол ямар нэгэн зүйл тохиолдсон болол тийм болсон байгаа. Жамс ороод хүүхэд чинь 11 наснд хайрлуулж, инхрийлүүлж, жаргаж байх ёстой учраас сурж мэдэж сонирхож байх ёстой болохоос биш нэг их хариуцлага хүлээж хэрсүүдэж айхтар болох учиргүй юм л да. Тэгвэл тэгчүүл төр чинь жамсных нь цаадалны бие даах чадамжийг буцаанд оруулждаг юм харуулждаг. Мэдрэлийн систем тарих судлал талаас нь тийм юм байна. Харин гэр орны ажилд тусалах зүйлийг хөнгөнөөр амархнаар шийдэж болно шүү дээ. За ганцхан 13 дүүдээ хайхрамжгүй 3 дүүгээ халамжлах чинь тэр хүүхдийн үүрэг биш шүү дээ. Хитрхий одоо та судлаад үз. Айлын том хүүхдүүд ямар их одоо айлын том болсон айлын том хүүхд байсан тэр том хүмүүстэй уулзаад үзтээ. Сэтгэлийн гацаанд орсон амьдралдаа гацаанд орчихсон л байгаа. Нэг газраа л гацсан хүмүүс ихэнхдээ тийм байдаг шүү дээ. Чи бие сэтгэлийнх нь тэр тархиныхын чадамж нь өсөөгүй байхад том хүний хариуцлага авч хүлээлгчгээр чинь дааж чадахгүй унжиж байгаа байхгүй. Тэгээ насаараа юм уналттай гацаанд орсон байдалтай байж байгаа. За гэр орныхоо ажил туслуулах тийм юм байлгүй яах вэ? Тэгвэл энийг яаж зөвөр шийдэх вэ гэдэг дээр анхаарал чинь байх учиртай байхгүй юу? Заримдаа ингээд би нөгөө хүүхдийн сэдвийг их чухалчилж авч үздэг. Өөрөө хүүхдэд очиж хит чухалчснаас болоод хит заримдаа хүмүүсийн асуултуудад эмзэг хандах тохиолдол байдаг шүү. Жохон шүүмжлэлтэй маягаар ярьж байгаа бол уучлаарай. Энэ нь би өөрөө энийг ингээд хит чухалчилж авдаг учраас жохон эмзэг байдлаар буюу миний мэдрэлийн систем шууд энийг аюул гэж хүлээж авч байна. За хүүхдэд туслуулах тухайд бол одоо хамтдаа гэрээ цэвэрлэх ч юм уу. Тэ яаж гэр цэвэрлэх хамт юм хийх ажлыг хөгжүүлэлтэй, сонирхолтой, гоё болох. Хүүхд чинь хөгжүүлдэж, сонирхож, гоё байх гэж энэ дэлхийд хүүхэд нас чинь тийм байх ёстой учраас байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл багаас нь хариуцлага хүлээлгчүүд тэр хүүхэд насны хүүхдийн хүүхэд насыг дулааж байгаа. За туслуулна мэдээж туслуулах юм байна. Тэрийг яаж амархан хөгжүүлэлтэй сониучрахж хийх вэ? Гой хийх вэ? Уралдаан зохиож болно. Эсвэл хөгжим тамж байгаа бүгдээрээ бүжгэлж байгаа 7 хоногт нэг удаа хийдэг байж болно. Заримдаа магадгүй зарим өдрүүдэд гэр орны ажлыг хаяа л та.
цэвэрхэн байх нь чухал юм уу? Та эдийн сэтгэлийн харилцаа, сэтгэлээс зүрхнээс зүрхэнд холбогдоод хүүхэд нь гацаанд ороогүй байх нь чухал юм уу? Заримдаа хитэх соёл иргэншлийг хөөгөөд цэвэрхэн байхыг чухалчилсан нэг л их тол шиг гэртээ чихтэй хідэн тийш харсан хүмүүс л авч байна. Нэг л их баян дансан дүүрэн тэгтээ хоорондынх нь харилцаанд хөрчихсөн тийм хүмүүс байдаг тийм. Юу ч чухалчлах уу? Хүүхдээр л харилцааг чухалчил. Энэ мэдрэлийн системийн дамжуулан хүүхдэд өсгөнө гэдэг бол хариуцлагатай байх суурийг нь тавьж өгж байгаа. Нэг л өдөр том хүн болох суурийг нь тавьж өгж байгаа болохоос биш. Яг одоо чихтэйгийн их том шиг хариуцлагатай болгоно гэсэн үг огт биш. Зүлэг ногоо тарилаа. Ногоо тарилаа та яадаг вэ? Цэцэг тарилаа гэж бод. Хөрсийг нь услаад тордоод өвхийн ногоогийн зулгаагаад байн услаад тордоод байдаг үстэй. Энэ цэцэгчийн ярээс урахгүй ингээд тасдаж хаяад чимхээ душвлоод одоо юу байдгийг те тэр цэцэгтэйг нь ноцолддог ба штэ. Гэтэл хүүхэд өсгөнө гэж аваачаад хөрстөг нь ноцолдохын оронд цэцэгтэй ноцолдоод байгаа байхгүй. Тэр нь л учир байна л да. Тэгэхээр биний нөгөө нэг улаан бүсээсээ буюу одоо нэг эмзэг шиж хүлээж авч байгаа байхгүй. Дээр бүр нэг хачин асуугаад басны хачин болсон. Яасан гэсэн чинь би бараг л хүүхдийг маань хүн гадуурхаад байна. Тэгэхээр би яаж эмэгтэйлэг болохоор гадуурхаад байна. Тэгэхээр яаж би эрэгтэйлэг болох вэ гэж асуугаад би чинь нэг жоохон шокнд ороод хүүхдийг нөхцөл болцолгүй хайрлах тухай ярьж байгаа бол ингээд хайрлж тэр хүүхд чинь бие хүн болж өсөх болохоос биш эрэгтэйлэг хүн болохын төлөө шүүмжил завинж эрэгтэй шинж тэмдгийн авалт чинь хүүхдээ чинь тэр чигээрээ тастаад гацаанд оруулж байгаа байхгүй. Бүр их паниктэн шүү дээ. Та нэг айх тэр их шүүмжил загнадаг нэг хүнтэй амьдр та. Өдөр болгон босрохсэн чинь ахуулаад таныг хөвөөл чанга дугураал хоолунд хийгээл тэгэл өстө нэг хувцаа тэгж өмслөө тэглээ инглээ загнаал цодоо тавил тань ямар аа. Нэг та сайхан л биш байна. За багаас нь тийм байлгаад хүүгээ эвдсэн одоо шахалсан зүрхийг яаж сэргээх вэ? Одоо болно доо. Инхийн тул хамгийн түрүүнд өөрийгөө уучлалтанда өөртөөгөө аажуулж өөртөөгөө эвлэрэл хийнэ. Хүүхдээ хатуурхах шалтгаан мэдээ солийн шалтгаан байж болно. Тодорхой сэтгэлийн шарах травма байж болно. Өөртөөгөө ажиллаад эдгээд өнгөрсөн болсон юмнуудаа уучлаад ирэнгүүт сэтгэлд чинь нөгөө хүнд уужрах, тайвшрах, орон зай үсэж эхэлнэ. Хүүхдээ том зургаар нь харах хүүхдээ хайрлж инрэх сэтэл төрөөд эхэлнэ. Одоо хайрлж инрэлж байгаа л да зөөлрөх сэтэл төрөөд эхэлнэ. Энэ нь шатны мэдрэлийн системээс бол нөгөө хамгийн дээд талын тарих буюу шатны дээдэх мэдрэлийн системийн төлөвөөс амьдралаа удирдна гэсэн. Тэрнээс наан бол доод талын энэ мөлхөгч тарих, энэ дунд талын сэтгэл хөдлөлийн тарих дээрээ гацчаад нөгөө мэдрэлийн системийн дөрвөн төлөв дээрээ хамгаалалтынхаа дөрвөн төлөв дээрээ гацчаад байгаа цагт хүүхдээ эдгэрэлд өгтөрч чадахгүй л дээ. За тэгэхээр хүүхдээ эдгэрхийн тулд хамгийн нэгдүгээр юусоор хамгийн эхлээд та өөрийгөө эдгээж өөрийнхөө учрыг олно. Зөөлнөр өөрийгөө уурж эхэлнэ. Тэгээд аяар хажуугаар нь хүүхдтэйг ажиллаад байдаг. Тэгээд өөр олон техникүүд гарч ирнэ. Эхлээд техник биш шүү. Эхлээд таны өөрийн төлөв байдал. Та нэг бие өвдсөн өдрөө бие өвдөл тосоол ирлээ тийм ёо олигтой ондч чадсан. Мараар хүүхдийн асуудал бүрт хүүхдээ санагдана тийм. Би бол хүүхдүүд 6 сар өрөөг байхад баг маань 6 өрөөг том маань дөнгөж нэг 2 байгаараа авч байгаа үед надад их хүнд байдаг байсан. Шүнжэнгөө хүүхднүүд хөлөөл нойр гонол тэгэл өдөр нөгөө нэг 2 настай хүүхдийн синдромтой ноцолтоод тэр үед бол арай хичл өдрийг давах тухай бодож байгаа болохоос
яаж айтайхан хүүхдээ өсгөхөө тухай бодох хэцүү болчихж байгаа юм. Тэр өөрийгөө тортгосоор аргагүй бол эхлээд. Тэгжээж танд орон зай үүснэ. Тийм ээ. За ингээд хэдүүлээ дуусгая да. Хэдүүлээд ярих зүйл их байна. Хусын харилцаач дээр хүүхдээ өсгөгч дээр альва энэ амьдралын зүйлс ерөөсөө таны мэдрэлийн системийн төлөвч нь хамгаалалтын горимдоо байна уу? Харин холбоо харилцаа дотн байдлыг одоо бий болгож чаддаг тэр горимдоорой байна уу гэдгээс их шалтгааллах нь байна шүү. За тэгээд та боломжтой бол манай хөтөлбөрүүдэд орж ирээ сонирхоорой. Ялангуяа эмч, багш, сэтгэл зүйч нар бол орж ирвэл их сайн. Сэтгэл зүйч нар ч ялангуяа одоо энэ нөгөө сүүлийн үеийн арга юмнуудад хамрагдж ижил энэ практик аргуудыг татаж мэдэж авч байгаа болохоос биш сургуулаар бол онол заахаас биш заахгүй шүү дээ. Энэ юм чи мэдэхгүй өөрөө явж судалж ээж олж авна. Тэгээ сайн сэтгэл зүйч бай гэвэл өөрийнхөө мэдрэлийн системтэй ажиллана. Маш олон арга техникүүд байна. Тэгэхээр тэр арга техникүүдийг тавьж агаад өөрөө хэрэгэлд сураад дараа нь тэр арга техникүүдээ сэтгэл зүйч хүмүүс бол одоо хүмүүстэй ажиллахдаа ашиглаад эхлэх хэрэгтэй тийм ээ. За тэгээд ямар ч хэлсэн бид энэ дайн дажин энэ их хэрцгий байдар чинь мэдрэлийн системийн тэр доод төлгүүдээс гацаанд орсонтой холбоотой, уур бухимдал дээрээ, айл түгшилтэн дээрээ гацсан байгаатай холбоотой. Тэгээ үнэхээр шатны дээдх төлөвөөс амьдралаа харуул инх тайван, эв нэгдэл, хайр, нэмжин сэтгэл, суралцах, бусдад үйлчлэх тухай л бодож эхлэв шүү дээ. Одоо сурахгаас сурч чадахгүй байгаа бол та мэдрэлийн системээ гацаанаас гаргаал гэсэн үг. За тань амжилт хүсье да. Баярлалаа. Тэгээ эрэгтэй хүнд нь лайвыг хуваалцаарай. Баярлалаа. Маш их баярлалаа.